Монгол улсад анх удаа олон улсын JCI магадлан итгэмжлийн шалгуурыг давсан интернет эмнэлэг нь олон улсын болон Монголын чадварлаг мэрэгжилтнүүдийн хамтарсан багийг бүрдүүлэн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр олон улсын эмчилгээ үйлчлэгээний стандартыг үйл ажиллагаанд нэвтрүүлээд 6 жил болж байна. Бид энэ удаа интернет эмнэлгийн месаслын тасгийн minimal invasive буюу хөнөөл хамгийн багатай өвчтөнд гарч болзошгүй эрсдлийг бууруулсан орчин үеийн арга техник болох дурангийн месаслын тухай онцлон та бүхэндээ үзүүлж байна. Одоо манай эмнэлгийн тэргүүлэх чиглэлийн нэг болох одоо месаслын чиглэл байгаа. За месаслийнхаа чиглэлээр бид нар дурангийн болон одоо анагаах ухааны сүүлийн үеийн ололт амжилтыг шингээсэн технологиуд, за тэр технологиудад эмч мэргэжилтнүүдэд сурах чиглэлээр илүү төлхөө анхаарч ажилладаг. За бидний хувьд бол энэ манай нийт месаслын 80 орчим хувь нь дурангаар хийгдэж байгаа. За энэ асуудал болохоор зэрэг дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад бол байж байгаа үндсэн чиг хандлагын дагуу явагдаж байгаа гэж хэлж болно. За бид нар сүүлийн 2 жилд бол нэлээд эрчимтэй дурангийн онцлогоо, дурангийн месаслын чиглэлээр илүү төлхөө хөрөнгө оруулалтууд хийсэн. За хамгийн сүүлийн үеийн жишээ нь бол одоо манай урологийн дурангийн месасл дээр, чэйжний хөндийн месаслийн чиглэл дээр, за мөн хэвлийн хөндийн месаслийн дурангийн хагалгаанууд дээр илүү их. За мөн чих хамар хоолойн дурангийн месасл байна. За ийм чиглэлүүдээр ер нь бид нар нэлээд төлхөө хөрөнгө оруулалт хийж байгаа, эмч мэргэжилтнүүдэд илүү сургаж байгаа. Тэгэхээр дурангийн хагалгаа хийлгэснээр ач холбогдол нь юу юм бэ гэхээр ерөөсөө л өвчтний аюулгүй байдал буюу өвчтний төлөө байгаа. Ердийн уламжилт аргаар хийсэн хагалгаа дурангийн хагалгаа хоёрын ялгаа гэвэл 40 см мөн 30 см зүсдэг энэ том зүсгийг л бид нар 3 см-т багтааж зүсэж нарийн тоног төхөөрөмж оруулж хаалгаа хийгээл дурангийн хагалгаа гэдэг. Дурангийн хагалгаа гэдэг маань бол өөрөө томруулаад илүү хагалгааг нарийн хийдэг. Нарийн төвшөнд хийж, нарийн бочирхайг дүүж тэр хагалгааг нүдээр харснаас илүү их сайн хийдэг. Жишээ болгоод ярихад улаан хоолой месасл байна. За улаан хоолой одоо ер нь чэйжний хөндийн хагалгаанууд бол хүрцийн хувь төвөгтэй, маш их өндөр технологи, арга техник, туршлага шаарддаг месаслуудын нэг. Миний нэг өвчтөн байсан. Тэр маань ноёдлон 9 сард зүгээр гэртээ хоол идж байгаад улаан хоолой нурагтаад ингээд манай эмнэлэг дээр ирээ. Тэгээ бид нар энд нь улаан хоолойг нэгэ саяхан бид нар улаан хоолойг залгасан. Яг нэрийг нь бол хэлж болдоггүй, бид нар насыг хэлж болно 70 орчим насны. Энэ улаан хоолой чи үүдэн шүднээс улаан ходоодны амсар хүртэл нэг 40 см орчим урттай 2 см гар өргөнтэй дамжуулах хэрэгтэн байхгүй юу? Энэ маань өөрөө хамгийн чухал амин чухал эрхтнүүдийн хооронд байдаг тий. Одоо зүрхний ар, хоёр талдаа уушигтай, хажуудаа одоо гол судастай гэж ярьдаг. Тэгэхээр ийм амин чухал эрхтэн задрахаар гэдэг юм урагдахаар ер нь бол амь нас нь бол 99% насваралтаар төгсдөг. Тэгэхээр энэ бол одоо энэ жилд гэхэд 2020 он гэхэд бол бид нар дээр бол 2 тохиолдол гарсан. Нэг нь одоо залгаад өнөө маргааш шүнгээс гаргана. Нэг нь одоо бүрийн зөвлөгөө аваад ингээд бид нар зөв одоо аргачлал буюу эмчилгээний менежмент явуулж багасалтай амин аврагдсан. Тэгээ аврагдсан гэдэг нь одоо идэгдсэн гэсэн үг тий. Тэгэхээр дурсыг үл зөндөөл юм байна. Үед бол дурангийн хагалгааг бол интернетийн хувьд бол ерөнхий месаслийн хувьд бол бараг 100% дурангаар хийж байгаа. Үүнд одоо цэсний хүйдээ авах мухар алгаа хагалгаа, дээр нь эвэрхийн месаслууд тийм ээ, хөгтийн эвэрхий, дээр нь одоо бус ерөнхий месаслийн хагалгаагууд ер нь дурангаар 100% хийж байгаа. Дээр нь хавдрын месаслууд одоо элэг нойр улчирхай бүдүүнгээс ходоодны хавдар, өөшгний хавдрыг бол бас ихэнхийн эрт үеийн хавдрыг бол ихэнхийн дурангийн месслаар шидэж
эмчилж байгаа. Саяхан бид нар он гараад 2 сард хөхний дурангийн хагалгаа хийлээ. Энэ маань нэгсэнд бол 2.5 см-аар цэцлэг хийж хөхний булчирхааг тэр чигт нь арьсан доогуур чөлөөлж явах юм хагалгаа байгаа. Энэ маань амжилттай хийгдэж өвчтөн маань маш хурдан хугацаанд илэрч эрүүл болж гарлаа. Дурангийн мэс заслгээд ярих тусам бол технологийн дэвшил дээр нь тоног төхөөрөмжийн шинжилэл маш чухал байдаг. Үүнд бол одоо жишээ нь нээлттэй хагалгааг үл зөвхөн хүн одоо шил зүгээ ч юм уу томруулдаг шил зүгээ зөвхөн тоног төхөөрөмж одоо цусдагтай аппаратыг ашиглаад тийм. Дурангийн хагалгааг бол мэдээж бид нар бүхэл бүтэн хэвлийн дурангийн тоног төхөөрөмж ашиглана. Энд төр одоо шил гэрэл үүсгэж байх хэвээр хэвлэлд төр бичлэг хийгээд ингээд нарийн хагалгаа хийдэг учраас тэр тоног төхөөрөмж сайн чанарын мэдээж манайх Карл Сторс болон Олимпусын дандаа өндөр хүчин чадалтай аппаратууд хэрэглэдэг. Энэ аппарат байх хэвээр дээр нь тэр аппаратад зөв эзэмшсэн хүмүүс маш зөв сургалтанд хамрахтаа зөв эзэмшсэн хүмүүс байж хагалгаа амжилттай явуулдаг. Тоног төхөөрөмжийн бүрдэл бол бид нар 100% хангагдсан гэсэн үг. Тэгэхээр цээжний хөндийн дотор байдаг бүх хэрэгтэнд оншилгоо эмчилгээний журмаар дурангийн хагалгааг бол бид нар бол 100% хийх жишээтэй. Жишээ нь одоо уушиг тайрж болно. Улаан хоолой буюу нарийн хагалгаа хийж байна. Тийм ээ одоо чинь улаан хагалгаа гэдэг чинь төгт хагалгаа. Тэгтэл бид нар хэвлийн дурангаар цээжний дурангаар хийгээд өвчтөн маань эмнэлэгт бол нэг 9 хоног эмнэлгээс гарч байна. Тэгэхээр одоо улаан хортой хавдар, хоргүй хавдрууд, уушигны хортой хоргүй хавдрууд, дээрээс нь голтын хавдрууд, хөхний хавдар байна. За хотоод гидсээс гэх юм бол улаан хоолой хотоодны амсар хэсгийн хавдрууд. Тэгэхээр энэ бол бүгд манай энэ тасгийн чиглэл багтдаг энэ ажилбарууд байгаа. Анх бол одоо нөгөө хатгаа авчлаа гэж дураг авахулаад тэрэн дээр нь тийм ийм сүүдэр байна гэдэг. Тэгээд л ахаал томограф юмнууд хийлгээл жоолсод интернет үзүүл тэмдэгчээр энэ дэрийг. Тэгээд тэр наривчсан тэр юмнууд наагсан. Тэгээд хартаа авдаг. Тэгээд шууд олд эмчтэр очил хагалгаа хийгээл нэг 3 хоног гарсан. Тэгээд яс хагалгаанд орсон юм гэдэг. Орч одоо зүгээр. Хүмүүс ихээр гайхдаг. Одоо энэ олон төрлийн 30 химийн эмчилгээ. Тарих гэсэн тийм. Тэр нь бол яг авцаа аваа хийчих. Зүгээр одоо бидний миний ойлгосноор бол энэ вакцины баяр авахгүй гэсэн тийм юм. Амжилтгээ гэдэг маань яг хавдрын эс дээр очиод яг тухайн хавдрын эстэй холбогдоод хавдрын эсийг устгадаг эмчилгээ байгаа. Энэ маань тусгай заалттай хүмүүстэй хийгддэг. Хагалгаанаас авсан эдийн шинжилгээний хариун дээр бай амжилтгээ хийгдэх заалттай хөхний хавдар, хотоодны хавдар, бүдүүн шулан гэцний хавдар гэх мэтчлэн хавдруудын үед хийгдэх заалтууд байдаг. Энэ маань бол эмчилгээний үр дүн илүү нэмэгдүүлж яг хавдрын эсийн цуцчлтыг устгадаг орчин үеийн шинжилсэн эмчилгээ байгаа. За зөвхөн мэсэл хийгээд орхих биш тийм ээ. Дараагийн удаа архаг хууч өвчтэй байт юм уу? Эсвэл урт хугацаанд хяналт шаардлагатай хүмүүсийг давтан үзэх, тасралтгүй хянах гэсэн энэ зүйл нь болж чухал. Нэг удаа мэсэл хийгээл орхих биш. Хим эмчилгээгээ бид нар мэс заслын өмнө мэс заслын дараа хөнгөвчлөх гэдэг зорилгоор хим эмчилгээнүүд маань хийгдэж байгаа. Хим эмчилгээгээ олон улсын стандартын дагуу бид нар тусгай хэвтэ эмчилүүлэх тасагта тусгай хэсэгт өвчнүүдтэй хим эмчилгээ хийдэг. Дээрээс нь агаар жуулалтын тустай системээр өтгөн шингийн ялгаруулах хэсэг нь ч гэсэн тустай системээр хим эмчилгээ маань хийгдэж байгаа. Энэ нь бол олон улсын түвшин дэлхийд дахин стандартын дагуу хийгдэж байгаа хим эмчилгээ байгаа. Дээрээс нь өвчнүүдтэй аюулгүй байдлыг үндэслэж хим эмчилгээгээ тусгай хемопортоор бид нар хим эмчилгээгээ хийдгээ. Дээрээс нь гоо явуулаад маань ч одоо ингээ макера явуулсан байна. Айгуу хүчин үнцгтэй байгаа гэж. Дурангийн хагалгаа гэдэг чинь орчин үед нотлохын суурилсан шинжилгээ ухаан гэдэг шиг бид нар унтаад усаад ирэхэд юм хөгжөөд байна шүү дээ. Гэтэл одоо бид нар урд нь өнгө телевиз үздэг байсан бол өнөөдөр 4K, 3K гэж яриад байна. Тэрнтэй адилхан дурангийн тоног төхөөрөмж маань ер нь бол 2-3 жил тутамд өөрчлөгдөд байна. Дунджаар. Жишээ нь урд нь 3 зүслэгтэй хагалгаа гэдэг чинь
4 см 1 см-ийн төслөгт ингээд гурвалжин хэлбэрээр хийдэг байсан зүсэж хийдэг байсан хагалгаа маань өнөөдөр ганцхан хэсгээр ордог болсон. Нэгс нь ганцхан зүслэгээр. Тэр нь бол одоо англиар бол Uniport гэж яриад. Гэтэл тэр лөө орж байгаа багж маань өвөрмөц багжууд. Одоо 35 градусын хазаалттай, 40 градусын хазаалттай, 60 градусын хазаалттай гэдэг дандаа мөнцөг үүсгдэг багж. Энэ багжнууд маань одоо цаг минут хугацаа өнгөрөх тусам илүү одоо хэмжээ оврон жижиг хэсэгтэй илүү өндөр бүтээмжтэй ажилтдаг, илүү аюулгүй ажилтдаг, илүү найдвартай болж ирж байгаа. Тэгэхээр энэ бүгд бол үндсэндээ бидэрт бол хангалттай байж байна, манай эмнэлэгт байна, бидэнд бас тоног төхөөрөмж бол яг л орчин үеийнхаа чиг хандлагыг дагаж бид нар байнга багшнуудаа одоо шинжилт хийж байгаа гэж ойлгож байна тийм. Бид нар энэ асар үнэтэй тоног төхөөрөмжүүдийг энэ нэг нандин багж хэрэгслийг бол одоо чинь дадлагдсан хүн баг тэр битгийл бидний багжийг угаадаг одоо энэ аргачлал нь хүртэл өөр байх хэрэгтэй байхгүй юу? Ягаад гэвэл чинь судас барьдаг, эд барьдаг гэх тусдаа. Тэгэхээр тэр нарийн багшнуудыг чинь угаад цэвэрлдэг, ариутгах гэнч хүртэл өөр. Тэгээд тэр бүх юм энд байгаа учраас бид нар дурангийн чиглэл буюу хөнөөл багтай мэслийг одоо хөгжүүлэх гэж үндсэндээ бол бид нар чиг хандлах нь бол тийш орцсон. Тэгээд би нөө хэлээд байдаг чинь эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер гэж байна, совилогч гэж байна. Дор хаяжийн өрөө гэж нь цэвэрлдэг одоо туслах ажилтнууд байна. Бидний багжийг ариутгадаг ариутгалын систем гэж байна. Тэгээ энэ бүх юм чинь цогцоороо байж ч бид нар энэ юмыг хөгжүүлнэ. Хин нэгэн байж хөгжих ямар нөхцөл бол байдаггүй. Бид бол тогтмол ингээд жил болгоо дурангийн мэслийн сургалтанд семинарт хамрагч байна. Дээр нь одоо нэг цэцлэг тагалгаач гэдэг юм уу хотод бүдүүн гисний дурангийн мэсэл, тарих мэсэл, уушгины мэсэл эднээс бол интернетийн хувьд бол ер нь Монголдо бас нэлээд анхдагч маягаар тийм олон улсын дэлхийн жишгт нийцүүлж хагалгаа хийж явж байгаа. Залуу эмчнэрийг яг одоо тэр манлайлж байгаа, тэр лид хийж байгаа тэр одоо том улс орнуудын одоо тэр технологиг суралцах боломжоор аягуулсан хангаж өгдөг. Одоо тухайлх юм бол бид нар чинь мэслийн салбарт гэхэд одоо шинэ арга техник, шинэ тоног төхөөрөмж юу вэ те. Үүнийг нь яг тухайн газар дээр нь очиод одоо Тайван, Солонгос гэдэг те. Яг нь тэргүүлэгчийн орнууд дээр очиж газар дээр нь суралцаад, хурал семинарт нь хамрагдаад те. Ингээд суралцах боломжийг аягуулсан олгодог. Шинэ ямар хагалгааг яаж хийх үү гэдгийг бол сурах гэж бид нар богино хугацааны сургалтанд явдаг. Тэр болгоноос харахад одоо манай эмнэлгийн одоо ялгаа бол баг байхгүй гэт болно. Бид нар Монгол улсад маань бол дэлхийн яг стандартт нийцгүйц тоног төхөөрөмж ингээд бүхэл асуудал нь ерөөхдөө яг адилхан гэдэгт би бол нүдээр өөрөө харсан, өөрөө би ажиллаж үзсэн, би Солонгост очиж үзэж ажиллаж үзсэн, Хятадд ажиллаж үзэж исэн, Тайвандас ажиллаж үзэж исэн. Жишээ нь Солонгост манайхан их очиж имчилгээ хийлгдэг юм монголчууд чинь. Тэгэхээр яг Солонгос очсон эмнэлэг нь яг иймэрхүү стил харагддаг юм шиг. Тэгэхээр бүх яг Солонгос эмнэлэг байна гэж ярьдаг. Энэ бол Солонгос, Германч гэдэг юм уу, Японч гэдэг юм уу, Хятадч гэдэг юм уу тийм эмнэлэг биш ээ. Дэлхийн стандарттуулсан эмнэлгийн зохион байгуулалтын ерөөсөө л ийм баг хэвээр. Энэ одоо чинь та бүхэн байгаа энэ хагалгааны өрөө маань бол яг л дэлхийн стандарттуулсан мэс ажилбарын өрөө тий. Одоо энэ өрөөнд юу л байх хэвээр бүгд байна. Энэ бүх байдаг шалтгаан ерөөсөө л бидний ганцхан зорилго байдаг. Тэр юу гэвэл өвчтний аюулгүй байдлыг хангах. За ингээд түнгэнэд байгаа маань агаржуулалтын систем маань дуурч байна тийм. Өрөөний агаржуулалт, вакуум агаржуулалт гэж одоо манайх яриад байгаа тийм ээ. Тэр бол маш чухал. Одоо энэ өрөөний агарыг ингээд сорж яваад дээр нь цэвэр агаар байнга шахаад ингээд цэвэр ариун нөхцөлд хийх ёстой. Интернетийн хувьд бол яг тийм вакуумжуулсан хагалгааны өрөө ажиллаж хийгдэж байгаа. Анх баригдахдаа л эн чинь зохион байгуулалтаа яг л эмнэлгийн системээр баригдаж, эмнэлгийн дотоод тогтчлт хийгдэж ийм стандартны эмнэлэг байгаад байгаа. Мэсэл хийгээл орхиж болохгүй тийм ээ. За мэслийн үед ямар одоо арга хэмжээ авч яаж одоо мэдээ алдуулсан байна, өвдөлтийн мэслээс өмнө сэтгэл зүйг нь яаж бэлдсэн байна, биеийг нь яаж бэлдсэн байна гэдгээс хагалгааны дараах үр дүн хамаардаг. Тэр ч утгаараа хагалгааны үед яг одоо өндөр түвшний хагалгаа хийж байгаа шиг бас тохирсон өндөр түвшний мэдээгүйжүүлэх хэрэгтэй. Орчин үед хэрэглэгдэж байгаа одоо мэдрэлийн хоригуудыг төлхөө хэрэглэдэг. За үүнд болохоор жишээлбэл цээжний хөндийн хагалгааны үед бол бид хүн
Erector spina block гэдгийг бол хэрэгжилж байна. Энэ бол 2016 оноос хойш дэлхийн нийтээр ер нь чимтэй яригддаг болсон ийм мэдрэлийн одоо хоргийн төрөл байгаа. За хэвлийн хүндийн бас томоохон хагалгааны үед бол бүхэн хэвлийн шулуун булчингийн хориг гэдэг ийм хоргийг бас хэрэгжилж байна. За энэ болохоор цус хэрэгэлтэнд нөлөөлөх тийм ээ. Одоо босод одоо гарч болох хүндрэл эрсдэл одоо харьцангуй багтай. Нөгөө талаас өвдөл намдаалтанд бол нэлээд сайн одоо өндөр үр дүнтэй ийм их аргууд бол байгаа. За энэ аргуудыг хэрэглэхэд бол зайшгүй одоо эхо хяналттай хийж байна. Тэгэхээр энэний цаана бол тэгэхээр хоригууд өвдөл намдаалт аргууд манай илүү найдвартай болох, аюулгүй болох талаас бол бодолцож ажиллагаа гэсэн санаа. Манай эмнэлгийн нэг онцлог нь бол нэгдсэн эмнэлгийн зохион байгуулалттай бүх төрлийн тусламж үйлчилгээ одоо байдаг гэсэн. Тэр чигтгаараа бид нэр гэмтэл нөхөн сэргээх чиглэлийн тусламж үйлчилгээг бас үйл ажиллагаан дээр нэмж байгаа. Гэмтлийн тусламж үйлчилгээ гэдээ ярихаар манай эмнэлэгт гэмтэл согог судлалын чиглэлээр за дээд болон доод мөчтийн хугарал, за мөн зөөлөн эдийн гэмтлийн мэсэл, мөн нуруу нуусны мэсэл, за мөн гавал тархины мэслийн эмчилгээг бас үзүүлж байна. Тусламж үйлчилгээг үзүүлж байна. Өнөөдрийн нөхцөлд яаж яах гэхээр одоо жишээ нь эмэгтэй хүн ч юм уу одоо гэмтээд ирлээ гэхэд за магадгүй эмэгтэйчүүдийн гэмтлээсээ гадна эмэгтэйчүүдийн эмчд үзүүлэх шаардлагатай болно тийм ээ. За өндөр настай хүн байлаа гэхэд зүрх судасны эмч, уушгины эмч гэдэг юм уу олон мэрэгчлэлтний хамтарсан тусламж үйлчилгээ нэгдмэл тусламж үйлчилгээ шаардлагатай болдог. Тэгэхээр бид нар одоо ганцхан гэмтэл гэлтгүү тийм ээ. Тэр хүнд одоо хүний эрүүл түргэн эдгэрхэд шаардлагатай бүхэл тусламж үйлчилгээг манай эмнэлэг үзүүлж чадах боломжтой гэсэн үг тийм ээ. Гэмтлийнх нь одоо чиглэлийн тусламжийг үзүүлэхээс гадна тэр хүний гэмтлийг одоо гэмтлээс улбаалаад хүндэрч байгаа биеийн байдлыг муутгаж байгаа энэ одоо нөхцөл байдлыг бид нар аль талаас нь засах, шинжлэх, онцлох юм одоо олон талын багийн хамтын ажиллагааг одоо нэг дор зохицоор нь үзүүлэх боломжтой. Тэгэхээр энэ стандарт болсон юмыг бол дэлхийн бид нэр тэрнтэй адилхан одоо онцлогоо эмчилгээний нэгэн удирдамж гэж ярьдаг тий. Одоо тэр нь бол юу гэвэл ямар нэгэн оншийг тавихад нэг юм аргачлууд гэдэг юм уу дүрэн байдаг байхгүй юу? Тэрийг бид нар удирдамж гэдэг байгаа. За эмчилгээ хийхэд бас удирдамж. Таскийн одоо үндсэн үйл ажиллагаанд бид Японы Olympus брендийн XR3 дурангийн аппарат, мөн Германы RB брэнд, мөн угаал гар утгалтай Японы бид Герман улсын BHD брендийн одоо Евро стандарт болон дэлхийн стандартыг хангасан тоног төхөөрөмжийг бол өдөр тутмын үйл ажиллагаанд нэвтрүүлээд явж байна. За манай үйл ажиллагааны нэг онцлог тал гэвэл одоо манайх үйлчлүүлэгч хэрэглэж байгаа баг зэрэгслийг дандаа бүгд 100% нэг удаагийн баг зэрэгслэр шинжилгээ үйлчлэгийг явуулж байгаагаараа бол бас онцлог байгаа. - 2020 онд бидний нэг нэвтрүүлж байгаа бас бий болохыг зорж байгаа нэг технологи бол үний дурангийн мэслүүд, бичил мэслүүдийг бас өөрийн эмнэлэг дээр одоо нэвтрүүлэх үйл ажиллагаанд нэмэгдүүлэх зорилгоор эмч мэргэжилтнүүдэд бэлдээд байж байна. Ойрын зорилт гэх юм бол хоёр төрлийн хаалгааг одоо техникийг нэвтрүүлэхээр зориулж ажиллаж байна. Нэгдүгээрт бол энэ монголчуудын бол нийтгүн амын дунд түгээмэл тохиолдог энэ шамбар мөвчний 2-3 дугаар үеийн эмчилгээг хөнөөл багтаагаар эмчлэх Австри улсад гарсан хаал рар гэдэг технологиг ашиглан энэ шамбарны эмчилгээнд дээр дэвшил гарах юм байна. Нэгдүгээр. За хоёрдугаар асуудал бол энэ хажуу үеийн ялангуяа хотоодны хамтран үсэрхийл тагсан хэвлийн одоо хөндий тагсан юм хүмүүстээр бол зохис байдлаар эмчилгээ хийх пайпак эмчилгээ одоо энэ ондоо багтаж хэрэгжих нэг талаас, нөгөө талаас мөн хэвлийн хөндөд одоо химийн эмчилгээ тарьж эмчилгээ зөвхөн хажуу үеийн хамтартай асуудал та. Тэгэхээр зэрэгдгээр эмчилгээнүүд ингээд нэвтрээд ирэх юм бол
ирэхээр мэдээж хэрэг монголчууд төрөх тусламжийн хүрээ цаар өргөж. За нэг талаас нөгөө талаас энэ дэлхийд дахин нэвтэрч байгаа хамгийн сүүлийн үеийн эмчилгээний хандлага тэр аргуудыг бол аль хурд нутагшуулах энэ зорилго маань хэрэгжих юм аа гэж үзэж байна. 2016 онд Интермед эмнэлэг олон улсын JCI байгууллагын магадлан итгэмжлийн шалгалтыг амжилттай давж алтан тамгын эзэн болсон. 2019 онд энэхүү JCI магадлан итгэмжлэлийг 2 дахь удаага амжилттай давж баталгаажуулсан Интермед эмнэлэг нь ангаа ухааны тэргүүний ололт дэвшлийг их нутагтаа анхлан нэвтрүүлж дэлхийн жишигт хүрсэн тусламж үйлчлэгийг үзүүлэхийг зорин жилийн 365 хоног өдөр бүр 24 цагаар шаардлагатай эрүүл мэндийн тусламж үйлчлэгийг үзүүлж байна. Үйлчлүүлэгчдийн тэргүүн сонголт хамт олонний бахархал байж эрүүл мэндийн тусламж үйлчлэгээний чанар хөгжлийн манлайлагч болохоор тэмүүлэн ажилласаар байна.